Говь Алтай аймаг дахь ардчилсан намынхаа энэ удаагийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулахын тулд увайгүй үйлдэл гаргах нь хэрэгсдэрлээ. Улмаар ардчилсан намынхны үйлдэл хуулийн хяналтын байгууллагын анхаарлын төвд орж, улсын хурлын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигч Амгаланбаатарыг нэр татуулах хэмжээнд хүрчээ. Та бүхний харж байгаачлан Говь Алтай аймгийн Баян улс сумын ардчилсан намын ухуулах байрны гадаа Амгаланбаатарын менежер Эрдэнэлэг мөн тус сумын ардчилсан намын дарга Галбаатарх нар бэлэн мөнгө тарааж сонгогчдыг худалдан авч байгаа байдал юм а. Алтай дөржил. За хэдэн өрөөгөө? 200 өгсөн. 210 үү? Тий. За санал өгсөний хэдэн өрөг өгсөн ч юм. Санал 10. Амгаланбаатар саналаа өглөө тэгээд хэдэн өрөг өгсөн юм бэ? 10-ыг. Говь Алтай аймгийн ардчилсан намын зүгээс нэр дэвшигч ардчилсан намын зүгээс сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор 4000 гаруй сонгогч иргэдийн бүртгэлийг үүсгээд сүлжээ бий болгосон байна. За энэ бол бас хууль зөрчсөн үйлдэлээ. Амгаланбаатар тэргүүтээ ардчилсан намынхан аймгийн халамжийн хилцээс эмзэг бүлгийн иргэдийг ардчилсан намд саналаа өгөхгүй бол хүнсний талон олгох бүртгэлээс хасна гэх зэргээр сүрдүүлж санал авахыг оролдсон асуудлаар сонгогчдын эрх шударга ёс төрийн бас байгууллагаас мэдэгдээд байгаамаа. Хэрв иргэн саналаа худалдсан тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх залттай байдаг юм а.